Өнөөдрийн байгууллагууд нэг тийм гоё үг хэлдэг болчихсон гэж. Энэ бол хүний нөөц. Нэр нь хүртэл маш сонирм байгаа. Хүн гэдэг амьд нь шууд нөөц болчихсон гэж. Магадгүй нэг тийм боол гэдэгтэй төстэй юм шиг. Хүмүүс цалингаар баригдаж утга учраар татагддаг ийм нийгэмд амьдарч байгаа байдаг. Харин цалин энд үлдгэдэг бол зорилго энд бүтээ гэдэг. Энэ ялгаа. Магадгүй зарим нэгэнд нь ялгаагүй юм шиг санагдана гэж. Зарим захирал ажилтан маань яагаад санаачлаг гаргахгүй байна гэж асуудаг гэж. Тэгээ би хэлж. Хүний амыг 5 жил хаачаад яагаад ярихгүй байна гэж асуухтай адилхан санагдахгүй байна уу гэж. Хүн бүрт магадгүй тийм санаа байдаг гэж. Хүн учраас. Гэхдээ зарим байгууллагад санаа гаргасан хүн бол чи дарга болох гээд байна уу гэдэг тийм хариулт авдаг гэж. Тэгээ дараагийн удаа бол санаагаа биш зөвхөн цалингаа хамгаалдаг болдог гэж. Байгууллага, оролцоо, харилцаа тэднийг бүтээдэг гэж хандлага мэдээж. Өнөөдрийн компаниуд хамгийн үнэтэй зүйл магадгүй зүйлсийг хайдаг гэж. Түүнийгээ технологи, AI магадгүй автоматжуулалт ихтэй өөр гэж. Технологиг хүн бүтээдэг. Харин хүнийг хүн хөгжүүлдэг. Тэдэн дэр нь ийм ойлголт ой санамж байхгүй гэж. Ажилтан бол таны өгсөн даалгаврыг биелүүлэгч нэг тийм робот биш гэж. Тэр хүн бол гэртээ хэн нэгний аав байж байгаа. Хэн нэгний ээж байж байгаа. Хэн нэгний хүүхэд магадгүй өөрийн гэсэн мөрөөдөлтэй нэг тийм хүн байна. Тэгээд офисын хаалгаар орохдоо зөвхөн CV-гээ үүрж ордог гэж. Харин тэр амьдралынхаа бүх түүхийг авч ордог. Тиймээс энэ 7 хоногт удирдагч хүн өөрөөсөө нэг зүйл асуугаасаа гэж одоо үсэж байгаа. Нийт ажилчдын өмнөөс гэдэг юм. Би ажилтнаа зөвхөн ажил хийдэг хүн гэж харддаг. Хардгуу. Эсвэл би ирээдүйн надад даатгагдсан хүн гэж харж байна гэж. Маш том учиртай. Муу удирдагч хүнийг ажилуулдаг гэдэг. Харин сайн удирдагч хүнийг хөгжүүлдэг. Харин агуу лидер хүнийг өөрийнхөө хамгийн сайн хувилбар болоход нь тусалдаг гэж. Эдгээрээс авах юм бол маш өөр зүйл байна. Мэдээж толгойтой болж та. Хүн бол нөөц биш, хүн бол боломж юм. Магадгүй байгууллагын хамгийн том хөрөнгө нь барилга биш, баланс биш, харин үний дотор байгаа ямар нэгэн тэр итгэл сүсгтэй адилхан байж болно гэж.